газар төхөөрөмжийн дээр сүлдээд нэг 2 км гэртээ явсан байна. Ингээд. За Баяндан сумын Яргаа хуугийн харьяат аймгийн албатай Шинжлэх ухааны хууль хордуулж байгаа Сэргэн сумын харьяат Монгол улсын хашаа аварга малчин даваа сэрэнгийн хэр одоо гараад бүрхор бүтсэн байна. За одоо ингээд 160 номертай хулаадраг явах. За 160 номертай хулаадраг Баяндан сумын Яргаа хуугийн харьяат сумын алдартай морин спорт баярын холбооны тэргүүн мөнгө батын хөө амар төвшингийн хулаадраг ингээд наагур айргийн 4-5 бүрэн дээр явж байна. За саатлын саран дэвсгэртэй бай тамхтай хонгороодраг хайрхан мөнгөний харьяат амар жохлон баяр жохлонгийн хонгороодраг явж байна. За хонгороодрагч нийслэлд яач Монбатрын хаа. За айргийн 5-6 мөрөн дээр Баяндан сумын Яргаа хуугийн харьяат залуу яач Нэмсрэнгийн цаг батын 12 номертай Монгол херадраг орж ирсэн явж байна. За Монгол херадраг бол Баяндан сумын хоёр наадам нэг төрөө 4 айрагтай байхаа гэсэн чинь. За өнөөдрийн хоёр наадам бас дээгүүр урдах газарганы хонд явж байгаа даа. За тэр саагуур өндөө явж байгаа газарганы хүртлээд Баяндан сумын 1-р харьяат хаваагийн бэлжгийн янзаг зэрэг гэдэг газар 107 номертай өтөө тэнд явж байна. 1 2 3 газараа бүтсэн явж байна. За тэр саагуур тэр бүр газарган дээр дургаасын кемрэг тэр саатын бүр газарган дээр 520 номертай Баяндан сумын Яргаа хуугийн уяач амар төвшин сумын алдартай яш амар төвшингийн хөрөдөр тэр саагуур явж байна. Саатлын замаар. За ингээд жоохон урагшлаад үгүй да. Урдаад адуу дээр яасан. Баяр жохлонгийн хонгороодраг. За наад айргийн 3. За нэг урд. За айргийн 3-ыг танилцуулчих. Тэгээд архив гэж суулчих. За айргийн 3-д одоогийн байдлаар хайрхан мөнгөний залуу яа сумын алдарт Баслатын баяр цогтын борозраг. За аман хөдөөн дээр Баяндан сумын Түргэнмгийн харьяат залуу яас Эрдэнэбаярын херадраг. Эрдэнэбаярын херадраг сумынхаа түүхэд 100 жилийн баяр наадмаар айрагдсан байгаа. Соёлын настай одоо цаахан хавцыг гаргах шиг санаж байна. За түрүүн дээр бас ийм өтөө байгаа сайхан херадраг. Херадраг бараг 10 метр явчихлаа шүү. Бүр 200 метр ч яваад. Аймгийн албатай амрын ингээд хонгийн хууль хордуулж байгаа Орон Сэргэн сумын уяач Монгол улсын хашаа аварга малчин даваа сэрэнгийн херадраг гана. За 3 номертай хүүхдийн нэр за нэг хайгуу дөрөгөө одоо орсон. За жаахан суугаа. Тарайгаад байна. За түрүүээс суугаа. За бүр яваа. Тэр азар өнөдөр бүр хамсалаа явсан. Их хурдан байгаа азар байна да. Аймгийн алдартай яшаа одоо аргагүй нэг аймгийн алдартай яшаа өнөдөр харуулж байна да. За. Баттөрийн хамцаар ороод ирсэн байна. Баттөрийн хамцаар. За. За одоо ингэ явчих. За явчих. Одоо явчих. Хиний хэд байна? 1 2 3 4 5 6 7 8 9. За хиний 10 газар. За 10. Эндээс нь хайдварлаа явчих. Багийн цаг. Баяндан сумын хайрхан мөнгөний төвөг сэтрийн мэмбагийн 093 номертай саттараа 10 дээр. За 283 номертай Баяндан сумын наран мөнгөний харьяат сумын алдартай Шинмэргийн херадраг. За 8 дээр. 8 дээр энэ херадраг шигнэ номертай 18 номертай Баяндан сумын хайрхан мөнгөний
гэлжийн янзар дээр 6 дээр 5 дээр хайрхан магийн харьяат тэрнгөмбэн хонгороод. За 4 дээр Асгатын баяр салтын бороод. За одоо жах яваад. За өнөөдөр чирээсээ хүндрэнгийн тоос байхгүй. Яахан бороо ихтэй хансан яахан шавартай ихтэй замбал их сайхан байна. Замбал одоо ерөөсөө нэг их шавар стрэч байхгүй. Тэр нь морин дуу их сайхан байна. Хэрэг бас сайхан байна. За аргийн дөрөвдөр юм байна. Хархан мгийн ядуу яач. Сумын алдарт яач. Масгатын баяр салтын бороод. За урагшлаад. За найд нь тасалтай явж байна. Жон Донстогонд тасраад байна шүү. Өнөөдрийн уралдааны уралдаасаар Баяндан сумын Балжин ханиун мөрийн спорт баярын холбооны төлөвлөгчөөр ажилладаг Баттмарын инквер маань одоо зурагчийн ажил хийж байгаамаа. За түрүү бодлон дээр нэг очих. Одоо нэг ошоо сууч. За түүхэд 100 жилийн Баяр наадмын мөрний комиссийг танилцуулъя. Баяндан сумын мөрний спорт баярын холбооноос нарийн мөчийг баяр заргад тэргүүлэгч инквер тэргүүлэгч мөнгө зэрэг нар ажиллаж байна. За түүхэд тэргүүлэн авантас ната ватсаа маань ажиллаж байна. Яа энэ Ороо замаар. өстэй замаар аслаа. За морд маань гайгүй байгаа та. Морд дараа За морд гайгүй гарч байна. За түрүү адран дээр нэг ошоод нэг танилцуулж тийгээс хойшоос. За 133 амартай хээр адраг. За хол хөтлөд явж байна. Өнөөдрийн хурдан азарганы уралдааныг 200 м хөвтэй одоо салаад хөтлөсөн байна. За хээр адраг Дорн таймгийн сэргэн сумын харьяат Монгол улсын хошоо аварган малчин Наваасрынгийн азарга. За энэ азаргыг Баяндан сумын Яргавагийн харьяат аймгийн алдартай амрын инк завхан ойс хордлуулж байгаа манай онцон хүүхэд нь өсвөрөйдөө 9 настай хүүхэд өнөөдрийн уралдааныг одоо унаад ингээд сэлүүхэн сайхан явж байна да. Амраасан маягтай одоо явж байна да. За хойшоо хацуугач. За одоо хайрхан магийн одоо багийн төв дээр ирж байна да. тийм зайтай юм аа. Багийн төв дээр ирж байна. Одоо эндээс барайнд ороход бараг 12 км зайтай байна. За уртлаар саатын замаар хонж байна. За 2-3 удаа явж байгаа азаргуудыг танилцуулъя. 88-т наадгийн хавцан сэтрэсрэг Баяндан сумын наран магийн харьяат Бадамжийн Батбаяр залуу яшин үйсэн хавцадраг наатлаар нь явж байгаа. Саатлаар нь Баяндан сумын Түргэн магийн харьяат Батбаярын Эрдэнэбаярын үйс хордлуулж байгаа хээр адраг явж байна. 345 амартай хээр адраг саатлаа нааталтаа 88 амартай хавцан сэтрэсрэг. За хавцан сэтрэсрэг Бадамжийн Батбаярын үйс хордлуулж байгаа хавцан сэтрэсрэг. Заахан суугаад бүр арын адрас бөөнд. За өмнөдөө хээр адраг маань яваад ирсэн. За 2 3 за 3 адраг бүр санаад явчихлаа. За өнөөдрийн баяр наадам одоо үнэнгийн тоос байх чийтэй замтай. За мөр тайлбарлаж анх удаа үзэж байгаа. Одоо ингээд тайлбарыг одоо сонсоод одоо авахгүй ухаанаар хандаарай. Янз бүрээр одоо ярьсан байж болно шүү гэдгийг одоо хэлье та бүхэндээ. Наадмчин болон маань одоо зөвөр ойлгоорой.
За урагшаа 3 газар яваад 4 5 6 7 8 9. За 9-д Хархан багийн харьяа туяач Төмөр шүтрийн Мянмагийн 093 номертой Саптар зэрэг. За энэ Африкноо 17 номертой Сумын алдар туяач Тамбатрын Соломны хээр зэрэг. За янзаг зээр зэрэг 107 номертой Бэлжгийн янзаг дээр зээр зэрэг. Урга долоогийн дөрөн дээр юм да. За хүчтэйга бараад зэрэг. 15-гийн Хархан багийн харьяа аймгийн алдар туяач Сэрэнгийн мантгийн газаргаа бараад зэрэг Масатан Баяр саттын бараад зүрх дээр явж байгаа юм байна. За 5 дээр янзаг 6 дээр Сэрэнгийн хонгор 7 дээр Чинзэргийн хээр 7 дээр Чинзэргийн хээр 8 дээр Бямбагийн хөтгөр 9 дээр Солонгийн хээр. За ийм 9 газар одоо ингээд өнөөдрийн уралдааныг одоохондоо хөтлөж явж байна. За баялжийн хатныг өнгөрөөгөөд цаашаа хүмүүстээр барай. За өнөөдрийн уралдаан одоо уралдаан газрын уралдаан маань хийгсэхтэй одоо цааш байна. Өнөөдөр ар байхгүй сайхан шигтэй Сэрүүхэн одоо сайхан байна. За 3 4 5 6 7 8. За 8 дээр Чинзэргийн хээр 8 дээр 7 дээр Ямбагийн Саптар 6 дээр Бэлжгийн янзаг 5 дээр Сэрэнгийн хонгор 4 дээр Масатан Баяр саттын бор. За урт чинь 3 газраас одоо явсан байгаа шүү. Аймгийн алдар дээр Сэрэнгийн мантгийн одоо Хархан багийн харьяа Сумын алдар дээр Масатан Баяр саттын үйл сурталж байгаа бараг айргийн дөрвөр Ажлынхаа маратны хошоо оройж байна. Одоо үзэгчдийн одоо мэддэг одоо хэлдгээр ярьж байгаа шүү. Дэлхийхээ ярьдгаар ярьж байгаа шүү. Ярьдаг хэлдгээр ярьж байгаа шүү. Та хүмүүс ойлгох гэдэг амар байна. Одоо ингээд уруудаад одоо 10 огсон уруудахад 8 км харьцаа өгөх байхаа. Одоо ингээд янзаг дээр бараад зэрэг амгийн хонгор гэсэн ингээд 5 4 5 6-ны мөрөнд ингээд явж байна. За янзаг дээр Хаваагийн ятцгаа бицгаш нэрийг гэмж жаргад анх жаргад өөрөө хүү анх жаргад нуусан байна. Одоо анх жаргад хэдэн настай вэ? 11 настай, 12 настай. 11 настай. За 3 4 5 6 7 8. За ингээд 8 газар юу нараасаа сандчээ. За 8 дээр 2 За долоо дээр нь Төмөр шүтрийн багийн Саптар зэрэг. За хонгор зэрэг. За Хархан багийн харьяа Сэрэнгийн хонгор зэрэг.
ороод дөрөвдөр. За очихоо. За энэ удаа нэг бариад түрүү азаргаанд сарч тэгээд хойшоо сууя. Түрүү азаргаа нэг харуу. Орчдаа сарч. Түрүү азаргаа нэг харуу. Аач тора хадуу. Харуулаад явахгүй тийшээ даваад хаалга. За түрүү азарга маань бараг 500 м гэлтэй салаа явчээ. Бид нар түрүү азаргыг очих хараад бусаж ирээд тайлбарлаад бусаж одоо барин дээр шуусах хугацаа бас байхгүй болчиход байна. За энэ дахиад зогсч. Ингээд нэг 8 азарга харуулаад тэгээд урагшаа явчихсан. За амын хөлөн дээр Эрдэнэгийн хэр азарга, 3-аар Батбаярын савдар азарга. Чиндэргийн хөр азарга, тавд нь баяр согтын бор азарга. Янзаг тийм. За ингээд 5 азарга. Яг нуурын хоолой 5 азарга өгсөн байна. За 6 дээр. Я 6 дээр баяр жахлангийн биш гомбын хол азарга. Гомбын хонгор азарга юм байна. Цэрэг гомбын хонгор азарга. За ингээд яв. Бид ачхаа. Араас яг тайлбарлаад уршаа явчих. Замаараа тийш. Орга. Нэнд 93 номертэй Төмөс өдрийн дамбагийн савдар азарга. За саатлаар янзаг байна. 107 номертэй Бэлжгийн янзаг. За урагшаа. За тэр саагуур явж байгаа хонгор азарга, 6 дээр явж байгаа хонгор азарга. Хархамгийн уяач, Цэрэн гомбын хонгор азарга. 68 номертэй. За ингээд урьдчилан аргийн 5 азаргатайгаа явъя да. За зүүн шүүн адуун шүлгөө үзэж байгаа. Зүүн адуун шүлгөө хөдөлж байгаа зүүн адуун шүлгөө үзэж байна. Тагаар гахалтай өсөө явж байгаа юм байна. Хадаас араас харагдаж байна. За аргийн 4-5-ын азаргаанд явж байна. Хархамгийн сумын алдартай баяр цагтын бор азарга. Арамбагийн сумын алдартай Чиндэргийн хэр азарга. Айргийн 4-5-аар аргагүй сумын алдартай уяас гэдгээ манай залуу уяас харуулж байна да. 2025 онд сумынхаа 100 жилийн ган баяр наатмаа сумын алдартай уяас авсан. Залуу сайхан алдартай маань азаргатай 4-5 мөрөн дээр явж байна. Баян
Батбаярын хатан савдраад арийн гурав дээр явж байна. За аман хөзөн Хөргөнмөгийн харьяат Батбаярын Эрдэнэ ноёрын хээразраг. За Эрдэнэ ноёрын хээразраг одоо бага наснаас их хурдан сонирхоо айн баяр наадмаар дааг наснда аман хөдөлгөөжсэн. За тэгээд хязаад наснда мөн аригжсэн. Соёл наснда аян улсмын нөө нэгэн жилийн айн баяр наадмаар аман хөзөнд хурдаад давхар яагаад аян дүнсмийнхаа түүхэд 100 жилийн айн баяр наадмаар айргийн дүүд хурдажсэн хэрэг өнөөдрийн уралдаан дээр аман хөзөнд гарч ирсэн. Явж байна. За бид бүхэн чинь одоо зүүн атомчлон дээр гарч ирэхэд түрүү азраг маань одоо 10 атомчлон одоо давах гэж штэ. Маш хурд салсан байна. Бараг 500 м бараг ихтэй санаа явсан байна. За одоо бид бүхэн одоо түрүү азрагтайгаа хэрэгсэж явахгүй болохгүй. Ингээд урагшаа түрүү азрагын дээрээс яа. Үргэлжлэж одоо явж байгаа байх гэдэг үсчээ одоо болж जैन үсчээ дуу байна мэн гэдгийг одоо тэгэхээр жоон донслон тасраад л энэс айгүй түрүү азаргаа тайлбарлаа чи. Түрүү азаргаа одоо шиг тайлбарлана. Түрүү азаргаа одоо шиг тайлбарлана. Сайдагийн. Батбарын сайдаа. Батсайдын. Зай наваад байна шүү дээ. Одоо соёо тэр нарны хол гаргаад биш юм чи тэр. Яасан? Баянман сумын Яргаагийн хаяат аймгийн нутагт амрын бичвэрний үйл хурдуулж байгаа Дорн аймгийн сэргэн сумын хаяат Монгол улсын хашаавар марчин Даваасрынгийн хээрадрыг одоо ингээд 500 м гэртээ талаар савцсан байна. За 133 наймартай Үсгүрээдийн 9 настай хүүхэд онц хурдуулж байгаа юм байна. Саид Батын Үсгүрээдийн Батбарын Саид Батын Үсгүрээдийн гэж Баянман сумын ерөнхий улсын сургуулийн Батцайдын Үсгүрээдийн ерөнхий улсын сургуулийн 4-р ангийн сурагч одоо онц хурдуулж байгаа байна. Өнөөдөр одоо Батбарын уралдаан маань хол цагаат бүтсэн байна. Бүтсэн байна. За одоо барайнд ороход одоо 2 км гэхтэй зайд явж байна. Зүүн нарангийн одоо гол гарахад том одоо төгсөн байна. Үүтгэж наадамчин олон том маань одоо Азрынхаа уралдааныг одоо үдин сонирхохоор одоо нааслаарэ. Одоо зүүн нарангийн гол гарах гэж шүү. Бай үсч байгаа одоо үзэгчд одоо Азрынхаа басан дараарай. За нарны. Юу? За нарны. Нэг тайлбарлаа. Тэгээд нэг тайлбарлаа. За яс хүсэж. Дорн аймгийн сэргэн сумын хаяат Монгол улсын хашаавар марчин Даваасрынгийн хээрадраг Баянман сумын Яргаагийн уяач Сумын аймгийн алдартай амрын гэж хүмүүний ууш хурдлуулж байгаа хээрадраг одоо барайнд ороход одоо 4 м байна. За явж туссан байгаа. Dindirige na.
дээр гараад битгаар энэ юу хараад. Тассан камераас харахад Дорн таймгийн Баянган сумын хайр Яргаа үеийн яач аймгийн албатай яач Инкс хөлмийн мөн сурдалж тэр азар дөрүүлэн орж төмөн олноо байсгадаа. За энэ баг 500 м хэртэй сатсан байсан да хэр азар. Бараг аман хөзөөний адраш бараг ихний төрүүлсэн хээр азаргана манай бараг үсгийн болсон хойно орж ирэх юм шүү. Сайн нарныгаа гарсан. Динц бой. Баянган сумын мөр-мөраны газар шиг өсвөртэй бас цаггүй шүү дээ. Өнөөдөр газар шийхтэй бас татвархтай байгаа болохоор за аман хөзөөн дээр Баянган сумын Түргэнмагийн харьяат Матвэрийн Эрдэнэгийн хээр азраг одоо ийхүү одоо 5 худагаа сумынхаа вэр наданд одоо ингээд айргаж байна. Аман хөзөөд орлоо. Айргийн гор Баянган сумын Наранмагийн харьяат Шинзэргийн хээр азраг сумын албатай Шинзэргийн хээр азраг айргийн гурваар за согсоод орж юм шүү. За айргийн дөрөв Хайрханмагийн харьяат сумын алдартай Баяр согтын бор азраг айргийн тавд Батанжавын Матвэрийн халдсан азраг ингээд за ингээд айргийн тав азраг маань орлоо. Наши явахгүй тасарч. Машин. За баяр хандаа. За баяр. За хэрэг баяр сүүл дээр явж байгаа. Сунаар хүмүүс байгаа. За баярын сайхан байна уу? Сайхан. Таас
Одоо суманд одоо хэд орж байна? Суманда дааг ороод, өрөө ороод, соёолон ороод. Хавчиг тав настай азар. За. За баярлаа. Дараагийн уралдаанаар сайхан уралдаарай. За түрүү. За алдартын шууд лайв явж байна. За баярын сэтгэлээ хуваалцаарай. Хор олрондоо сайхан уралдаа. Баярлалаа. Нийт баярын шудлаа. Сoo нэгэн жилийн баярын мэнд хүргье. Яа. Сайхан хайргийн дөрөв та. За Бантгийн баярын шудлаа. Энийг одоо сэлмийн ганцхан манай ахын унгаад. Тэгээ манай хаагаа навж ирсэн юм байна. Баярлалаа. та дараагийн уралдаанаа сайхан. Баярлалаа. За баяр хүргээ шууд лайв явж байна. Шууд лайв эндээ явж байна. Баяр хүргээ. За баярын сэтгэлээ хуваалцаарай. Сайхан байна. 100 жилийн адагны төрөөлөө сайхан байна. Баян чуудаа сайхан надад яг байна. За хэрэг удам өгшил. Тэрэтэрний удам өгшил. Бардайг тэрэн сумыг улсын хошоо аварга малчин нямдаагийн даасан ингээд найз юм байна. Хазаргаа онроод ирэх. Надад хоёр надлын хийсэн. Хавчигаа Хавчин. Хол сайхан одоо гарсан цагаас хол явж одоо бараг 500 м гэртээ тасарч байна. За баярлаа. Дараагийн уралдаанаараа сайхан уралдаарай. За сайхан наацгаа. За. За Батбаяр тэнд байна. Батбаяр бэлэн. Батбаяр. сайн уралдаа. Баярлалаа. Баярлалаа. За Батбаяр шууд лайв явж байна. Ариг дуусан, мараа ариг дуусан баярын сэтгэлээ хуваалцаа. За хатадрын удам өгшил. Халтадрын удам тэрэн унаанда хүрэн хадрын өдөр. Удаалзаа хүрэн адраны. Сүмэн одоо тэр шин түрүү жаригжсэн хурдан адраа. Тэрний хөл адраа юм байна. За дараагийн уралдаанаараа сайхан уралдаарай. За баярлалаа. За эрхэм хүндэт наадамчтай азаргыныхаа уралдааныг одоо бүрэн ихээр тайлбарлаа ингээд. Чанханаас авсан. Тайлбарласан. Яа. За дараагийн юм дээр.